Digital marketing төлбөр холомч Creative компаниудаас та бүхэнд хүрч байна. Тэгээд надад бид түүхийн эдийн ханшийн мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн байгаа. За өнгөрсөн уржигдал гэхэд нүүрсний онцлогийн захиалгаар 200 гаруй $10 арилжагдаж ирсэн бол өнөөдрийн байдлаар их юм бол $187 төгрөг нийтээр буурсан гэсэн мэдээлэл байна. За энэ ямар учраас нүүрсний үн ингэж буурах болов? За сүүлийн жилүүдэд ер нь нүүрсний үнийн хувьд иймэрхүү өөрчлөлт гарсан уу? Сүүлийн жилүүд бол сүүлийн 2 жилд хамгийн доотлох үнэд хүрсэн байгаа нүүрсний үн. Дэлхийн захиалгаар бол одоогоор $200 нэг тонн нүүрслийг олж байгаа. Cox нүүрс Yunchuan гэдэг хэдийн бомбон дээр бол $187.17 нэг тонн олж байгаа. Өдрийн өрсөлдөд нь бол 846 хувиар унсан. Жилийн хувьд бол 480 хувиар унсан байна. Тэгээд яагаад энийг одоо нэлээх нүүрсний үн дэлхийн захиалгаар унаад байгаа юм бэ гэдэг ингээд хүмүүс асуугаад байна. Ер нь бол тайлбарлахтай бол хэцүү одоо нүүрсээ өмнө нь бол Австралиас импортлдог байсан бол одоо бол Монголоос оруулж ирдэг болсон. Тэгээд Монголоос дээрээс нь дэлхийн захиалгаас хамаагүй бага үнээр авдаг. Ер нь бол тонны $70-80 хооронд 60 маргаар одоо альжаалдаг, борлуулдаг болохоор тэгээд тэрнээс хамаарад дээрээс нь хиттийнхэн одоо ган үйлдвэрлэхдээ одоо Cox нүүрс хэрэгжилж хариулдаг шүү дээ. Тэгээд ганы үйлдвэрлэлээ бас аюул багасж байгаа гэсэн. Дээрээс нь Европын бас ганы үйлдвэрлэлүүд одоо юу гэдэг багассан гэсэн болохоос улмаас Cox нүүрсийн үн дэлхийн захиал дээр бол нэлээд унсан байгаа. Сүүлийн 2 жилд хамгийн доотлын түвшиндээ хүрсэн гэсэн нэлээд том мэдээ гарсан байгаа. Өчигдөр хувьд бол тийм. Тэгэхээр манай улс экспортынхаа одоо экспортлж байгаа дарагдаг түүнээс нүүрснээс бол дийлэнх хувийг одоо орлого олдог гэсэн шиг. Тэгвэл дэлхийн захиал дээр ингэж унж байгаа нь мэдээж бас манай улсын эдийн засгийн муугар нөлөөж байгаа. Бас манайхаас экспортлж байгаа нүүрсний үнийн хувьд л дэлхийн захиалаас нэлээд доогуур түвшээр ажиллаж байна. Тэгээд дэлхийн захиал дээр хүн доогуур альжаалдаг ч гэсэн хэрэг дэлхийн захиалын нүүрсний үн ингээд буугаадах юм бол угийн тэр нүүрсний одоо компаниуд чинь үнэн дахиж буугаад дахиж борлуулалтын гэрээ хийлгэхэд баг дүнгээр хийх гэсэн утгатай. Тийм болохоор Монголд орж иж байгаа мөнгө бол ингээд багасна гэсэн амжилттай байна да. Тэгэхээр дэлхийн захиал дээрх нүүрсний үн ерөнхийдөө бол онцлогтой байгаа гэж байна. Энэ бол манай эдийн засгад яаж нөлөөлөх юм мэдээж бид нар одоо дэлхийн захиалын үнээс төвшин бол одоо доогуур үнээр олноор ажилладаг шүү дээ. Бүр одоо бас манай улсад орж ирэх орлого маань багасна гэж ойлгож байна. Энэ дээр одоо та бүхний зүгээс ямар байр суурьтай байна? Яг нүүрсний үн унжил байгаа л да дэлхийн захиал дээр. Гэхдээ монголчин хятадтай аягүй ойрхон тий. Дээрээс нь хичнээн үнсэн ч гэсэн яг борлуулалтаа нийлүүлэлтээ ихсгээд тэгээд хямдхан үнээр ч гэсэн их хэмжээгээр барах юм бол орж иж байгаа орлого нь бол адилхан байж болно тий. Тэгээд энэний нэг одоо жишээ гэх юм бол MNC шүү дээ тий. Одоо хавчлагын тайлан тавьсан. Тэгээд орлогомч нээсэн. Орлогомч дэшээ болсон, ашигч дэшээ болсон. Тэгээд энэ яг юунаас болоод байгаа юм бэхээр ойрхон байгаа. Тийм болохоор их хэмжээгээр борлуулж байгаа болохоор энэ нүүрснээс орж ирж байгаа орлого нэг хэмжээндээ ингээд байгаад байж чадна гэсэн тийм тэмцвэртэй байж чадна. Тийм болохоор эдийн засагт Монголын эдийн засгт бол энэ дэлхийн захиал дээр хичнээн унж байгаа гэсэн Монголын эдийн засагт орж иж байгаа орлогоо бол нэг хэмжээнд байж чадна гэсэн байр суурьтай бол манайх байгаа тийм. Тэгэхээр Монголд нүүрсний хайгуул албаралт хийдэг экспортлох гаргадаг нөлөөд болон компаниуд байгаа. За энэ компаниудын хувьцааны ханш ерөнхийдөө бол уналттай сүүлийн 3 сард уналтайсан гэж хэлдэг. Тэгээд сүүлийн 2 өдөр Монголын Майнинг корпорацийн хувьцаа ер нь өсөлттэй гарлаа гэсэн мэдээлэлсэн. Энэ мэдээлэл энэ учраас ингэж болох болов. Тийм Монголын Майнинг корпорацийн хувьцааны үнэ сүүлийн 2 өдөрт бол өсөлттэй байгаа. Энэ юунаас болсон бэ гэвэл хагас жилийн тайлан гаргасан байхгүй. Тэгээд Монголын Майнинг корпорацийн хувьцаа бол ер нь сүүлийн 3 сар нэлээд унсан. 6 сарын 25-ны өдөр Bloomberg Reuters гэдэг вебсайтууд мэдээлэлтэй хувьцааных нь 2010 оноос гарснаас хойш хамгийн доотлын хэсэгтээ өслөө 4 Хонконг доллар 70 цент хүлээ гэж мэдээлэл гаргасан байгаа. Тэгтэл дахиад сарын дараа 7 сарын 25-нд үзгээд бараг $4 тэг 7 цент хүрсэн. Нэлээд доош нэлээд буусан байсан. Тэгтэл сая хагас жилийн тайлан гаргаад энэ нь бол нэлээд сайн гарч ирсэн. Боцноос бол хамаагүй сайн ашигтай орлоготой гарч ирсэн. Өмнөх жилдээ харьцуулах юм бол орлого нь 71.1%-аар ашиг нь болохоор 56.2%-аар өссөн байгаа. Тэгээд үүнээс болоод ер нь бол хувьцааны үнэ бүтэц жоохон өсчихж байгаа. Гэхдээ өмнөх 3 сарынхтай харьцуулбал маш багаарлаа да. Гэхдээ өмнөх 7 хоногийн тартагтай харьцуулах юм бол өнөөдрийн байдлаар 9.18%-аар өссөн байгаа тий. Тэгээд одоохондоо бол $4.60 байгаа уучлаарай тийм $4.60 байгаа тий.
Уул уурхайн олборлолтын компаниудын хувьд хувьцааны ханш юу нэг тохиолдол нь удирдлагаас шалтгаалдаг гэж сонсч байсан л да. Удирдлагын шин чанартай ямар нэг зүйл нөлөөлж байгаа юм. Одоохондоо нэг хөлөрлөлийн нэг ах юм байхгүй. Уг нь бол Монголын майнинг чинь нэг төмөр замаа барьж байгаа. Тэр олтолох төмөр замаа барьж байгаа. Гүйцэтгэх юм явж байгаа. Ер нь сайн болж байгаа компани. Тэгээд зүгээр л ер нь дэлхийд даяар нүүрсний компаниудын хувьцаа юм жоохон уналттай байгаа. Дээрээс нь нүүрсний өмнө чунж байгаа. Тийм болохоор тэрнээ жоохон нөлөөлж байгаа байж магадгүй. Нүүрсээс гадна бусад металл болон түүхийдийн үнийн талаар танилцуулах. За тэгээ бус металлууд гэх юм бол цаар лонгийн хүнгийн дэш дээр өдрийн бодлоор тэг 121% уналттай, жилийн бодлоор 133% өсөлттэй байгаа. Төмрийн худар Танжаны бандан дээр бол тэг 166% уналттай, жилийн бодлоор 1493% уналттай байна. Зих лонгийн металлын хөрөнгийн дэш дээр тэг 139% уналттай, жилийн бодлоор тэг 159% уналттай байна. Газрын тос болохоор тэг 116% уналттай, жилийн өмнөх байдалтай харьцуулах юм бол 427% өсөлттэй байна. Алт лонгийн металлын хөрөнгийн дэш дээр тэг 123% өсөлттэй, жилийн өмнөх байдалтай харьцуулах юм бол 325% өсөлттэй. Мөн лонгийн металлын дэш дээр бол өдрийн байдлаар тэг 157% өөрчлөлттэй, жилийн бодлоор 115% өсөлттэй байна. За мэдээлэл өгсөн баярлалаа.